За part 6 эхэл. За өмнөх бичлэгэн дээр яг нэг эмэгтэй 3 эрэгтэй байсан. За тэгээд нэг юм сэдвэн дотор дан мөнгнүүд байгаа шүү заяа. Нөгөө ээж болон наа болон ах олон гэсэн байхгүй тэр нь нараад урагдсан. Тэгээд эндээд мөнгнүүд дахиад нэмсэн. За чамд 50 төгрөг байгаа юу? 50 төгрөг байгаа бол сав дараарай. За дахиад сонгоё. 4-ийг сонгоё шүү. Чамд 10 төгрөг байгаа юу? 10 төгрөг байгаа бол лайк дараарай. Чамд 150 төгрөг байгаа юу? 150 төгрөг байгаа бол сав дараарай. Чамд 300 төгрөг байгаа юу? 300 төгрөг байгаа бол сав дарна. За ингээд 4 ширхгийг сонгосон. За одоо нэрнээс би 5-ыг сонгоно. За нэгэн жаа сонгоно. За 1 2 3 4 5 6 За ингээд 5 гэхэрч за одоо нэрүүдээ харъя. Биш энэ. За эмэгтэйгээс 3 эмэгтэй 2 эрэгтэй байна. За эмэгтэйгээс нь эхлэе. За эмэгтэй Нандин Заяа гэдэг нэртэй бол лайк дараарай. Мөнхчин гэдэг нэртэй хүүхэд лайк дараарай бас. Нэртэй хүмүүс нь энэ нэр чинь таараагүй бол заяа лайк дарна. Харин даарсан бол сав дарыг заяа. За Мишель гэдэг нэртэй хүүхэд байна. За эхтэйгээс нь сонгоё. Соломон гэж шүү. Соломон бол лайк биш бол сав. Бишээ юу яриад байгаа юм бэ? Шинэ. За тэгээ нэр чинь таарсан бол сав дараарай. Таараагүй бол лайк дараарай.